Монгол Улсын их хурлын даргын захирамжаар парламентаас ажлын хэсгүүд байгуулж ажиллаж байгаа. За тухайн ажлын хэсгээс бол жишээлбэл төрийн албаны тухай хуулийг шинжилэн боловсруулах, төрийн хянш шалгалтын тухай хуулийг шинжилэн боловсруулах, за төрийн худалдаа авалтын тухай хуулийг шинжилэн боловсруулах гэсэн ийм 3 хуулийн ажлын хэсэгтэр байж байгаа. За миний бие бол эдгээр хуулиудын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллаж байгаа. Заримыг нь бол ахлаад ажиллаж байгаа. Төрийн байгуулалтын байнгын хороо, ёс зүйн байнгын хорооноос санаачлан төрийн албаны зөвлөлтөд хамтарч нийтдээ одоо орон нутгийн 6 бүс ингээд нийслэлтэйгээ 7 бүст ингээд сая 2 сарын хугацаанд төрийн албан агчийн бүсчилсэн зөвлөгөөнийг зохион байгуулад өндөрлөлөө. За гол агуулга өөрөө юу гэхээр өнөөдөр энэ парламентын батлагдах одоо эрх зүйн актууд бүгд энэ гол субъектив шин чанараа агуулж энэ төрийн албан агчдаас одоо бизнес эрхлэгчдээс эдэрсэн гол саналуудаа тусгаж иж энэ хуулийг одоо батлах нь өөрөө хэрэгжилтэндээ их үр нөлөөтэй байх юм аа. Хууль өөрөө эрх зүйн хувьд бол нэлээд хүчтэй юм эрх зүйн акт гарах юм аа гэж үзэж байгаа. Тэгээ энэ агуулгаараа сая бүсчилсэн зөвлөгөөнд бараг 6000 орчим төрийн албан агч хамрагдаж одоо энэ төрийн албаны шинтгэл болон төрийн албаны хууль, төрийн албан агчийн ёс зүйн хууль, соён гэрүүлэх хөтөлбөрт одоо саналуудаа орууллаа. За энийг одоо өнөөдөр бид парламент нэгтгэхэд хуульд тусах байдлаар одоо ингээд ажиллахаар зорж